За цэгээ ууцсан, дэгээ ууцсан өвөл болж байгаа юм чинь дээгийнхэн тунгийн нэмнэ. Өсвөнаад байгаа. Өнөөдөр яг эмээс орж би битми авах юм байна. Өөр юу лээ? Нойр хүрхгүй байгаа юм. Битми уудаг тусам л. Магнигаа уухаа мартаад байгаа юм ба штэ. За өнөөдөр бас магни авах юм байна. Холор би намтаа давхарлаад уучаад өнөөдөр бол намл уудчих юм байна. За өөр юу уух вэ? Энийг ууч тийм үү? Яа. За энэ шүтчээ одоо диплодинг наал гэзээ хоёрдож намтгаа болчихж байгаа юм байна л да. Юу гэж нэг оод хүрхий та. За ингэж намтахгүй бол лаал хийдэг бах та. Яри гайгүй бол би ч нэг өөрийгөө нэг мэдээд эмчлээд байгаамаа. Ходоод өвдөд байна. Мицэнпорт аваад ирлээ. Гидсэн юм байна. Батлаа зул аваад ир. Байхгүй наа. За тэгвэл шууд янзгагийн аптек рүүгүү. Бусд нь бол зоргоогод олохгүй штэ. Тий. За цаа чин жоргоо өгөхгүй гэх юм бол зүгээр шалж гуйсаар нь байгаад аваад ирээрэй заа юу. Өстө тэрийг л хэлчих. Бэнэ. За одоохон тий. Наа чи наагур чи имсэн байна уу? Яах вэ? Дуухан тодорхой юм чи нүүрсэн юм авчих. Тий. Анч нэг 10 кг тутамд нэг мэг гэддэг лөө. Надад нэг хөөхон 5 6 авчих. Тий. Ийм болон нэмэлт эм витаминуудыг хэрэглэхдээ тунг хэтрүүлэх зохистой бус хэрэглээнээс сэргийлэхийн тулд эмчийн зааврыг дагаж мөрдөөрэй. Антибиотикийн зохисгүй хэрэглээ нь хүний биед тасал болж эмийн үр нөлөөг сулруулан цаашид олон өвчний шалтгаан болох аюултай. Альва өвчний шинж тэмдгийн дагуу дур мэдэн эм хэрэглэх нь өвчнийг улам хүндрүүлэх аюул дагуулдаг. Тиймээс эмчийн бичсэн жорийн дагуу эмийг хэрэглэх нь зүйтэй. Сошиал бол эмнэлэг биш. Энэ талбарт бичигдэж буй эмийн зохисгүй хэрэглээ эмийн олон төрлийн гаж нөлөөг бий болгох эрсдэлтэй. Эмчийн заавар жорийн дагуу эмийг сонгон эргэлцгээе.